Алтан дэлхийд бэлэг болж ирсэн алдрай бяцхан үрсийнхээ академик болон зүрх сэтгэлийн боловсрол аав ээж та хэрхэн сонголт хийдэг вэ? Мэдээллийн 900 өсрөн тавьнаж буй хүүхэд тань мэдлэгийн уурхайд төөрөхгүй тулд мэрэгэн ухаанаар зөвийг сонгож Монголд төдийгүй дэлхийд хөл нийлэн амьдрах мундаг том шаардлагатай тулгарч байгааг магад та мэдэрч байна уу? Дэлхийн 7 тэрбум хүмүүсийн дунд давтагдшгүй ганц хувь төрсөн таны хүүхэд заавал яагаад 30-уулаа 60-уулаа суралцдаг системд завсар зайгүй мэдээллээр бөмбөгдүүлж ойлгосноо бус чэйжилснээр үнэлэгдэж ойлгоогүй ч гэсэн цааш үргэлжилдэг системд туугдан ой ухаанаа захирах биш захируулах ёстой гэж. Таны хүүхэд дахин давтагдшгүй цор ганц бүтээл. Танин мэдээж хүлээн авах нь ч тааваршгүй бусдаас өөр. Та биш, бас хэн нэгэн багшч биш. Тэр өөрөө чухам өөрийгөө олж, өөртөөгөө ажиллаж, өөрийгөө хянаж, өөрийгөө дүгнэх тун чухал системийн ачаар өөртөө хариуцлагатай, өөрийгөө хөгжүүлдэг, онцгой чанараа олж илрүүлсэн, өөрийгөө таньсан бие хүн болж өсөж тойрноход нь харин та бид зааж биш, чиглүүлж, захирч биш, зөвлөж, сургаж биш, судлуулж, сайшааж биш, урамшуулж өгөх шинэ цагийн боловсролын систем хэрэгтэй байна. Та бидний суралцаж ирсэн боловсролын систем нь factory education буюу үйлдвэржилтийн үеийн боловсролын систем юм. Энэ систем нь хүүхдийг зөвхөн биологийн насаар нь 1, 2, 3 дугаар анги гэх мэт ижилсүүлэн 30 эсвэл 40 бүр 60-аар нь бүлэглэн цаанаас өгөгдсөн 40 минут нь хязгаарлагдмал хугацаанд тодорхой мэдлэгийг бас зөвхөн тодорхой багшийн тусламжаагаар дамжуулан авах систем юм. Харамсалтай нь бидний хуучин системд хичээлийн жил дууссан л бол тухайн хүүхэд мэдлэгийг бүрэн эзэмшсэн эсгээс үл шалтгаалan дараагийн ангид AS/F үнэлгээг аван үргэлжилдэг. Харин SOTA хөтөлбөр нь таны хүүхэд биологийн насаараа 5 дугаар ангийн сурагч гэлээ Монгол хэлний хичээлээр 4 дугаар анги, математикийн хичээлээр 6 дугаар анги, англи хэлний хичээлээр 1 дугаар ангид ч байх боломжтой. Учир нь хүүхэд бүр өөр. Хүүхэд бүр харилцан адилгүй гэдэгт уг хөтөлбөрийн үүсгэн байгуулагчид итгэдэг. Зарим хүүхэд намхан, зарим хүүхэд өндөр, зарим нь маш сайн дуулдаг. Хүүхэд бүрийн дотоод чанар, тэдний оюун ухаан, сэтгэл хөдлөл, итгэл үнэмшил, бүтээлч байдал нь ч мөн өөр хоорондоо ялгаатай байдаг. SOTA хөтөлбөр нь дэлхийн 140 улсад 50 жилийн турш амжилттай хэрэгжсээр байгаа хөтөлбөр юм. Энэхүү School of Tomorrow Asia сургалтын хөтөлбөр нь хүүхдийг хувь хүний мэдлэг хүлээн авах, ойлгон ухаарах, онцлог шинжээр нь мэдлэг хүмүүжил олгодог гайхалтай боловсролын систем юм а. SOTA хөтөлбөр нь хүүхдэд хэрхэн заах вэ гэж асуухаас илүү хүүхэд хэрхэн сурч байна вэ? Хүүхэд сурахад хэрхэн туслах вэ гэдэгт хариулж ажилладаг юм а. Хүүхэд бүрийг хөгжил дэвшил дураатай оюуны төв бүрэн дунд сургууль нь энэхүү цоо шин боловсролын хөтөлбөрийг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлэхэд бэлэн болсон бөгөөд таны хүүхдэд энэхүү хөтөлбөрөөр үйлчлэх мэрэгжлийн багш нар маань бэлтгэгдсэнийг дуулахад таатай байна. Оюуны төв сургуулийн удирдлагууд SOTA хөтөлбөрийг ашиглан амжилттай ажиллаж буй дэлхийн 140 улсын төлөөлөл болох Англи, Сингапур, Вьетнам, Лаос улсын сургуулиудад туршлага судлан эгч дүүсийн харилцааг үүсгэж байгаа билээ. Оюуны төв сургууль нь 1999 онд үүсгэн байгуулагдсан цагаас хойш мянган хүүхдүүдэд боловсролын үйлчилгээг үзүүлж бүрэн дунд боловсрол эзэмшигчдийг гадаадын болон дотоодын ихтэй сургуулиудад амжилттай бэлтгэн өгсөн туршлагатай сургууль юм. Бид 2007 оноос хойш Америкийн нэгдсэн улсын амьдралын үндсэн зарчмууд байгууллагын зан чанарын хөтөлбөрийг сургуулийнхаа сурагчид, эцэг эх, багш сургууль хүмүүжүүлэгч нарт хэрэгжүүлж, ёс суртахууны үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлж ирсэн бөгөөд мянган ирээдүйн иргэдэд зүрх сэтгэлийн боловсролыг олгосон түүхтэй. Энэхүү SOTA хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бид дараах боломжуудыг таны хүүхдэд санал болгож байна. Таны хүүхэд 1-р ангиас англи хэлний гүнзгийрүүлсэн хөтөлбөрөөр SOTA систем сурахаас гадна бие даан өөрийнхөө потенциалыг хамгийн дээдээр хөгжүүлэн сахилга батал сурахад бид туслах болно. Read Master, Type Master, Math Builder, Word Builder гэх мэт тусгай программын дагуу суралцагч нь англиар түргэн унших, мэдээллийг дүгнэн шүүж, өөрийн болгох, ойлгосноо бусадтай хуваалцах чадварт суралцна. Сурагч бүр өөрийн гэсэн офис бүхий суралцах хувийн орон зайгаар хангагдана.
Академик болон зүрх сэтгэлийн боловсролыг хамтд нь олгоно. 12 дугаар ангиа төгсөөд Монгол улсын бүрэн дүнд боловсролын гэрчилгээнээс гадна Америкийн нэгдсэн улсын Lighthouse Academy-ийн ахлагангийн сертификаттай давхар төгсөх боломжоор хангагдана. 6 дугаар ангиас олон улсын сурагчдын чуулга уулзалт, тэмцээн уралдаанд эх орноо төлөөлөн жил бүр оролцох боломжтой. Багш, сургууль хүмүүжүүлэгч, чиглүүлэгч нар нь жил бүр олон улсын мэргэжил дээшлүүлэх чуулга уулзалт, сургалтуудад хамрагдана гэх мэт олон давуу талууд бий.